Энэ сая төрийн баяр наадам төрүүлсэн Орхон баяр аваргын маань талаар энэ сойчлоор юм яриад байгаа маа да. Тэгээд тийм учраас энийг энэ хэрвээ тэр гэр бүлийн ажил бизнес нийтийн эрх ашигыг хохироолсон хууль ёсыг зөрчсөн байх юм бол тэр хууль шүүхийн байгууллага нь эцлээ тогтооно шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэрл зарчмаараа явах хэвээр. Хэрвээ тийм хууль зөрчсөн янз бүрийн ажил асуудал байдаг бол манай Орхон баяр ч гэсэн хууль цагдаагийн байгууллагт даруйхан хандаад үнэн мөнийг тогтоолох хэрэгтэй. Багш нь төрд нийтийн эрх ашигыг хамгаалж ард иргэдийнхээ дуу хоолойг хүргэж ажиллаж байхдаа тийм л зарчимтай байсан. Миний талаар ямар нэгэн иргэнээс хэвлэл мэдээллийн байгууллагаар нийгмийн сошиал сүлжээгээр энэ нийтийн эрх ашигыг хохироосонтой холбоотой альва нэгэн ажил асуудал гарлаа бол тэр дорн цагдаагийн байгууллагт ханддаг, өргөдөл өсөлтөө өгөө шалгуулдаг, бүр эцсийн шийдвэрийн шүүхээр гаргуулдаг тийм л зарчмаараа явуулсан. Тэгэхээр энэ бол одоо тэр зарчмаараа явах зүйлүүдтэй баха гэж. За нөгөө талынх нь бол энэ залуу хүүхэд бас санаа сэтгэл нь зочирдож байж магадгүй байд би багшууны хувьд санаа зовоод байх юм. Тэгээд тийм учраас ийм цаг үед бол Орхон баярын санаа сэтгэлээр нь туйлын тогтвортой тэр байдалдаа л байлгах нь ийм л учиртай юм шүү дээ. Шавнар та нарт би 20 хэдэн жил одоо сургасан би өөрөө нэг юм мэддэгтэй сургаж байгаа юм биш. Авижийн энэ ачтай олон багштай эцсийн бидэн заа зурсан энэ уламжилт Монгол ухаанаар хүн сэтгэл зүйн тэр тогтвортой төлөв байдалдаа байх ийм л юмыг тав хүн сургасан. Тэгээ хүн өөрөө үнэхээр дотроо сэтгэл санаа зөвхөн явдал үйл зөв ямар нэгэн буруу хазгаа юм хийгээгүй бол өөртөө бүрэн итгэлтэй л байдаг ийм зүйл шүү дээ. Тэгээ өөрөө бүрэн итгэлтэй байх юм бол би тав хүнд хэлдэг. Энэ бусдын ачийг сана. Бусдын төлөө гэсэн тэр сайхан Монгол ухаанаар бид нэр ажиллаж амьдарч явах ёстой. Тийм учраас энэ тус улсын энэ бус сайхан улсуудынхаа ачийг санахад хамгийн түрүүнд авижийнхээ л ачийг сана. 10 сар тээж ангир шаргуурга шимүүлсэн ижи ачлалт авийнхаа л ачийг сана гэж би та хүндээ хэлдэг. Миний аав ээж хоёр манай ээж та бурхантай шинтэй хүн байсан болоо тэр болов. Энэ шашин соёл байхгүй болсон юм цагт аав ээж хоёроо баруун мөрөн дээр авчин сууж байна, зүүн мөрөн дээр ижичин сууж байна гэж өглөө болгон бодож бяцлагаж залбирч байхтлаар надад их зааварчилгаа өгсөн. Тэгээд тэрийг би шавнар та хүндээ хэлдэг шүү дээ. Өглөө болгон одоо аав ээжийг хоёр мөрөн дээрээ суулгаж байгаа гэд. Тэгээд одоо шүтэн дээдс сахиус бүх юм аврын залал хүчтэй төвлөрөл бяцлагал одоо хийх хэрэгтэй дээ. Тэрний задлын санаа бол тэр хамгийн одоо хүчтэй юм бол өөрийн сэтгэл зөвтэй явдал мөрчин зөв ямар нэгэн буруу хазгаа юм байхгүй тэрийг нягтлаад тэрэндээ маш их хүчтэй итгэл авдаг юм зүйл шүү дээ. Тэгээ энийг та нар сан сэргэ энэ олон нийтийн зүгээс хэл харах бол байлгүй яах вэ чинь. Хэлэх ёстой. Тэрэнд дэмзэглэж, сочирдож, давчдаж ингэж хүлээж огт болохгүй. Харин хамгийн хэцүү юм бол би та нарт хэлдэг шимгүй шагнал, шил ярих, шүншиггүй найзуудаа солваа гэж. Тэр шүншиггүй ийм ходроггүй одоо ойртож, наалдаж байгаа энэ нөхдөд чинь та нарыг хүнд юмд аваач хийж мэдээ шүүл гэж би хэлдэг шүү. Тэгээ ийм юмнуудаа сайн бод. Тэрнээс энэ олон нийтийн зүгээр ярьж байгаа, сошиалоор бичиж байгаа ийм юмд өөрөө буруу зуруу юм байхгүй болвол тэрэнд бүрэн итгэлтэй дүүрэн л одоо байх учиртай юм байна. Тэгэхээр санаа зовхон байхгүй төрийнхөө баяр наадамд одоо мадаггүй сайхан төрүүллээ. Чи төрийн баяр наадамд миний санахад баг 2 удаа үзүүр төрсөн бидээ. Одоо Эренбээрэл энэ жил сайхан төрүүлж байна. Монголын ард түмний магнайг танилглээ. Тэгээд та нар чинь бол бид нар энэ 18 настай наврах сургуульд ирсэн цагаас л
энэ Монгол хүн байх, зөв байх талаар та нарт хэлдэг, өгүүлдэг, дуулдаг. Тэгээ энийг эрхтгөө нэг багч гисэн жаахан шингээс юм болоо даа гэж би та нарыг харддаг. Одоо орхон баяраагач тэр энэ лав горлегач тэр одоо энэ бүхэл улсуудыг би тэр талаас нь л их одоо үнийж харж идэг ийм л зүйл шүү дээ. Тэгээ ийм сайхан бодоод санаа сэтгэлийн хувьд доктортой тэр сэтгэл зүйн сайхан доктортой төлөв байдалда байд сурна гэдэг бол өөрийн чинь ханьсан хань үр хөөхтүүд шадар шахам хамт олон ойр байгаа улсууд чинь тэр чинээгээр амгалантай сэтгэл зүйн доктортой байдаг юм зүйл шүү дээ. Тэгээ яг тэргээр энэ хамт байгаа улсууд бүгд ийм төлөв байдалда шийдчихдэг. Ямар ч барагтай юмд бол тийм савлаад байдаг биш. Зочрдоод байдаг биш. Юмыг их байгаагаар нь хүлээж авдаг. Цаадлынх нь өөрийнх нь тэр итгэл сэтгэл зүйн одоо том хүч бол тэр надад ямар нэгэн хар бараан тол байхгүй гэсэн тэр сэтгэл зүй, миний сэтгэл санаа, үг үйлдэл, үйл хөдлөл энэ бүх юмд буруу байхгүй шүү гэсэн ийм л бат итгэлч нь л одоо гол төшиг, гол нөхөрч нь болно. Тэгээ хүчтэй залбирал. Тэр бусдын сайн сайхны төлөө зөв сэтлэр хийсэн ажил үйлсээ өөрөө дүгнж үрдэхэд энэ бусдын төлөө гэсэн энэ сайхан бүх юмны их үндэс чинь миний ижи аав хоёр чинь байгаа шүү гэж бодож байна. Ижи аав хоёроо баруун зүүн мөрөн дээрээ суулгаад хүчтэй байсан. Өглөө болгон байсан. Өдөр болгоныхаа явдал үйлийг оройдоо цаг нь байсан. Ингээд сайхан зөв залбиралтай явахад одоо сайхан тэгээ би энэ сошиал юм хүмүүнийх үзэхгүй юм. Энэ сошиалор одоо гадаадын 300 гаднаас ажилдаг 300 гаруй тороол хаяггүй гэсэн шүү дээ. Энд чи заримдаа ямар юм байдгийг заримдаа ч бас янз бүрийн юм хариу юу гэж ялангуяа янз бүрийн нэг комментүүдийг би харж байна. Яг одоо энэ санаа зовхон байхгүй. Манай энэ нөгөө админ залуучууд хүүхдүүд бас шарлахад янз бүрийн бичдгийг шиг байна. Тэгтэл ер нь сайхан талд нь байлгахыг л бодно доо. Өөр арга байхгүй. Энд би өөрийнхөө туулсан амьдралаар шавнар та нартай би байнга хэлдэг шүү дээ. Олон юм дундуур явж ийж одоо хүн чинь амьдрдгийн шүү. Зүгээр одоо тэр барилддаг, барьдаг алдар нэртэй болсон бид биш. Ер нь бүх хүний амьдрал чинь бэрхшээл шүү дээ. Тэр бэрхшээл дунд өөрийнхөө сэтгэл зүйн доктортой байдлыг батаа хадгалж чадна гэдэг хүний амьдралын амжилтын сайн сайхан явахын гол үндэс чинь тэндээд байдаг гэж шүү дээ. Тэгээ одоо санаа зовхон байхгүй манай аврал аюухан сайхан улсууд байдаг. 200 гаруй мянган хүмүүс энэ хүмүүсүүдэд сайхан талаас нь хөргөж өгч. Бие бинийгээ бид нар Монгол хүн бие бинийгээ илүү их хайрлж, илүү их ойлгож, бие бинээ их хүндгэлтэй хандаж, бие бинтэйгээ хамгийн түрүүнд сайхан ээлдэг найрсаг хандаж, мэдлэхээс өсвөлээд ингээл сайн сайхан зөвлөлтөл одоо бид шамдах хэрэгтэй юм да. Яг болохгүй өдөхгүй энэ дээдлээс ахалж байгаа улсуудын айл гэрч ялгаагүй, албан газар байгуулагч ялгаагүй, энэ улс орны хэмжээнд ялгаагүй, дээдлийнх нь яг улсуудын үлгэр манлайлал зөв юм биш. Амин хуваа хичээсэн гэж жаахан ийм юмнууд монголчууд эднийг жаахан эвдрэлцүүлээд ийм их тошхон айхтар оромогтой юу хүлээж төвчээр нэг сайн сайхан юмнуудаа жаахан алдах. Иймэрхүү юмрууд оруулаад байх шиг байгаа юм. Тэгээд энэ шин нутгшиж байгаа юм болохоор энийг бол эргэж засаад тэр сайн сайхан уужуу альва юмд хүлээж төвчээртэй олныхоо төлөө, бусдынхаа төлөө гэсэн сайхан үзэл ухамсараа сэргийгээд сайн сайхан төрж болгүй яах вэ? Тийм л бүрэн дүр ихтгэлтэй сайхан байдгийг. Олон сайхан хүүхдүүд сайн сайхан л явж байгаа. Тэгээ багш нь бол одоо ямар та нарын хойно урдаас гүйлдээл, жангаацалдаал таал ингээд байх биш. Тэгтээ одоо та нарын сургуульд 18 настай л хүүхдүүд ирцгээсэн, зарим нь ч дундуур нь ирж суралцсан, төгссөн одоо үнэн энд байсан үнэн би ганцхан нэг өөрийнхөө Батэрдэн гэдэг нэр дээр нааж байгаа юм биш. Энд чинь ажиллаж амьдарч байгаа та нарын багш нар эрдмийн хамт олонгээд хамт суралцж төгссөн хүүхдүүд өвчнөө олон улсууд байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас одоо энэ аврал сургуулийг төгссөн гэдгийг чинь хэлдэг. Ийм л юм да одоо тэгээд шипмен өмнө
сэтгэл зүйн сайхан доктортой байдалд хадгалж хүн чинь нэг сайхан гунайтал сэтгэл зүй доктортой хүн чинь амлашгүй шүү дээ. Гунайтал сайхан зогсож байдаг гэдэг байхгүй юу. Одоо хаа байсан одоо 30 хүрээгүй цаашаа энэ чи олон хүнд хэцүү юм дундуур явна шүү дээ. Одоо энэ цагийн сайхан болоод шишин ном сэргсэн болоод тэр үз. Энэ элдвийн айхтар хар хэлэмний элдвийн юм чинь энэ жаахан гайгуудул болсон шиг байх юм. Тэгээд дээрэс нь би дахиад хэлэхэд энэ дэми хөөрөгддөг, хатгаш үтгдэг. Тэгээд одоо нэг айхтар сүд бол дагуул давхиж байгаа. Тэгээд хүнд хэцүү үед нь хажгаалгуулдаг. Ийм найз нөхдүүдээс яхан олох шиг байхгүй бол энийгээ жаахан ялгаж салгаж зааглаж байхгүй бол энэ чи юун ч аваачаад хийж мэдэн шүү. Тэрнээс ч бол энэ сошиалоор ярьж байгаа, энэ хэлж байгаа, шүмжилж байгаа юмд бол их сайхан хүлээж авч ингэж хандах хэрэгтэй гэж би ингэж бодож байгаа шүү. Ингээ шавьдаа гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. Сайхан доктортой одоо энэ дээр л доктортой байж чадахгүй хэцүү шүү дээ одоо. Ийм л зүйлийг хэлээ да. Ингээ манай ургалаайхан бивиндээ бид нэр уран дэм өгч их сайхан зөв зөөлөн мэдээж буруу татуу байлгүй яхав. Тэгээ жаахан хүлээс төвчэрч шиг юм дандаж яахгүй болохгүй гэсэн шиг юм бодогдох юм. Тэгээ харин сая л хүмүүсүүд надруу утас ширмсээр ярих чат мат бичээд ингээд би тэгээд та бүхэнд гэрээсээ ингээд лайв хийгээд нэг иймэрхүү юм хэлье гэж бодсон юм. За баярлалаа. Даар хүн баяр минь шавнэр тэр цаагуур байж байгаа тэр энэ жил өчнөө олуулсан улсын начин мачин цол авлаа. Тэр гарид лаг гэрэл боллоо. Оюун болд нэлээд хэдэн жил завсарлаж байгаа сайхан шөвгүүрэл та нар ер нь алин шалгаа байхгүй шүү. Ийм л юмыг одоо сайхан бодоцгоо. Та нар сайн л одоо хичээж гэж сайхан сэтгэлэл их сайхан зөв төлөв байдалд нь сэтгэл зөв төлөв байдалд байна гэдэг бол өөрийн чинь явдал үйл өөрийн чинь сансан сэдсэн юм өөрийн чинь үг үйлдэл ямар нэгэн зориг өгөөд зөв талдаа байхад тэгэл тэрэн шиг агуу хүч гэж юм байдгийн шүү дээ гэдгийг би та нарт баян хэлдэг. Энийг өнөөдөр бас дахиж сануулж хэлье. Санаа зовхон байхгүй. Сайхан гонойтлоо одоо сайхан төгтөө байхгүй бол та болохгүй шүү дээ хүүхдүүд. За авралаахандаа их баярлалаа та бүхэнд. Маргаашнаас бас нэг хөөгч ухтаар шаан усан даруулгаснаатай явуулснаатай манай энэ гэрийнхэн гараад бас бэлтгэл юм хумаа хангаад гарчсан. Тэгээд би бас санаа зовоод одоо болохгүй хөөгт сэтгэлийн дэм урам үгүй олон түмэндөө нэг сайхан зөв ойлголт өгье гэсэн шиг юм бодоод ингээд энийг ажиллуулад санаал бодлоо солилцож байгаа шүү та бүхэнд. За баярлалаа та.